Өдөр ерөөсөө ирэхийнхаа бэлтгэл хийж хаад. Үрээ золголчлаа. Сцен 1-3. За сайн байцгаана уу? Шинжлэх киноны гол дүрийн үлэмжийн дүр тоглосон жүжигчин Сумья Дэрж байна. За тэгээ өнөөдөр Univision контентэнд оролцохоор ирсэн байна. За одоо бүгдээрээ бас миний нэг дорсомчтой 3 зургаараас бүгдээрээ аялцгаая. За хамгийн их одоо лайк авсан зураг гэхээр IG дээр ухчихсан чинь нэг сая сүүлд эхнэр бит хоёр одоо хоёр дахь маамаага үлгэдэж авах гэж байгаа үеийнхээ одоо энэ сайхан зургаа сонгож тавьсан. Тэгсэн чинь маш их лайк аваад маш их комент ирээд тэгээд гоё ад жаргалтай байна. За дээрэс нь одоо хоёр дахь маама маань удахгүй одоо ингээд төрөх гэж байна. За тэгээ энэ зургийн хувьд бол арын дурсамж бол бит хоёр сая хамтдаа Филиппин аялсан. За тэгээд аялж явах хугацаанд гоё Тамалог Fall гэдэг ийм гоё том хүрхэн дээр очиж үзсэн. Бит хоёр нөгөө айгуу гоё бит хоёрын ер нь бол нэг гоё юм хүнд нэг юм дотроо нэг юм төсөөлөл нэг ийм дээр очиж үзхийнсэн тэхийнсэн тийм харуулцтай гоё олон доо гэдэг тийм төсөөллүүд нь бит хоёр үргэлж адилхан байдаг надад бас их гоё санагддгийн. Тэгээд бит хоёр хоёулаа тийм хүрхэн дээр амьдралд очиж үзэж байгаагүй юм байлээ. Амьдралд анх удаага очиж үзсэн хүрхрээ маань тэр хүрхрээ байлаа. Эхнэрээ маань өвдөж тэр байлаа. Бит хоёр хоёулаа анх удаага тийм том аватар кинон дээр гардаг шиг гоё байгальтай том хүрхрийг хараад шокроо. Тэгэл аймаг гоё тэндээс бол аймаг гоё юм мэдрэмж авсан. Тэгээд тэр үедээ гоё ад жаргалтай өөрхөн гоё дурсамжуудыг хадгалах гэдэг гоё хамтдаа гоё зургууд харуулад. Тэгсэн их гоё зураг гарчихгүй үү. Тэр зургийн маань бас манай хүү маань авч өгсөн. Тэгээд аймаг гоё зураг авцсан байхаар нэг гоё постлмаар санагдаад тэгээ постлсан доо. За ийм гоё дурсамжтай зураг байна. За хоёр дахь зураг нь болохоор эхнэр бит хоёр ангаахт хамгийн анх танилцж ирсэн. За тэгээд бит хоёрын бас хамгийн анх хамтдаа ахуулж ирсэн бас их нандин зураг гэж би энэ зургийг үздэг юм аа. За тэгээд хоёулаа цагаан халааттай айгүй гоё хүсэл мөрөөдөл дотроо тэгээд энэ сургуулаа онц төгснөө гэнтэр гэлвтер чи ихэн бодол энэ зургийг ахуулж ирсэн. Хамгийн анх халаатаа өмссөн үе тэгээд танилцаад удаагүй байсан үе. Тэгээд энэ зураг бол их олон дурсамжтай ардаа. За тэгээд миний хувьд бол уг нь айгүй тийм сургуулаа дуусгах нь мосон гэдэг том зорилго тавьсан байсан чинь дааж 3 дугаар курст ордгийнхаа үе дээр сургуулаа сольж соёл урлагийн сургууль руу шилжээд тэгээ мэрэгжлээ сольсон байгаа. Тэгээ манай хүн бол төгсөөд одоо гоё шүдний эмчийн мэрэгжлээр ажилдаг. Тэгээ мэрэгжлээр ажиллаа явж байгаа. Тийм бүсгүй байдаг. Тэр зурган дээр бол бит хоёр юу яг үерхэд эхэлж явсан үе. Яг сайхан нэгэндээ татагдаад танилцаад энтэйгээ хайрлалцаад эхэлж исэн. Тийм яг 18 настай байсан үеийн зураг байгаа. Би энэ зургийг сонгосон. За энэ зураг яагаад миний хувьд карьер эхлэл гэж үзэж байгаа гэхээр энэ бол би яг жүжигчний сургуулаа төгсөөд дипломын жүжигийн маань үеийн зураг байгаа. За тэгээ Ромео Жюльеттэй жүжигийн Тибалтын дүр дээр ажиллаж ирсэн. Тэгээд миний хувьд бол одоо маш их гоё хүсэл мөрөөдлөөр дүүрэн за дээрээс нь ангийнхаа найз нөхдөдтэйгөө маш олон хоног бэлтгэсэн. За тэгэл маш их сорилт, маш их догтлол, за тэгээ маш их туршлага одоо ингээд олж авч ирсэн үеийн маань маш гоё дурсамжтай зураг учраас энэ зургийг би одоо бодож сонгосон юм аа. Дипломын жүжиг нэг л удаа тоглогддог. Тэгээ нэг удаа л тоглох юм чинь гэсэн шиг бид нар чинь яста гитрүүлэл дураараа жүжиглсэн. Тэгээд дараа нь бичлэгээ үзээд бас өөрсдөөсөө жоохон хичсэн гэх юм. Гэхдээ гоё шүү дээ. Тэгэл энэ чинь яг оюутан одоо ер нь яг Сүйс сурдаг ч юм уу жүжигчний сургууль сурдаг оюутан залуучдын хувьд бол угаасаа хамгийн чухал одоо 4 жил сурсан эрдэм мэдлэгээ гайхуулах, харуулах ганц боломжтой цэг нь угаасаа дипломын жүжиг байдаг гэж би хувьдаа боддог. Тэгээд төгсөөд бүгдээрээ тусдаа өөр тийшээ тараа явчтай. Тэгээд төгснөхийн дараа дахиад л ингээл яг эхнээсээ суураас нь эхлээл явдаг юм. Хамгийн гоё яг юм оргил үеийн дурсамж юм уу да. За дараагийн дурсамжит зураг болохоор миний хувьд энэ зургийг сонгосон. За энэ зураг бол миний хувьд угаасаа ойлгомжтой. Манай гэр бүлийнхний зураг. За тэр тусмаа энэ дэр хамгийн онцгой хүн бол манай өвөө байгаа. Тэгээд өвөөтэйгөө ингэж аавтайгаа аниатайгаа ингэж бөөндөө ингэж агуулсан одоо бас анхны тохиолдол гэх юм уу да. Өмнө нь ерөөсөө ингэж хамтдаа гоё гэр бүлэрээ ингэж гоё зураг бас даруулж байгаагүй юм лээ. Тэгээ ийм зураг даруулсан. За дээрэс нь энэ маань бас ажлын зураг болсон баха. Гэхдээ гэр бүлийн зураг байж чад ажлын зураг болсон. Тэгээ энэ зурган дээр бол ээж нөгөө орж амжаагүй, ээж нөгөө гадагшаа кинотой явцсан байсан. Тэгээд ер нь бол дөрүүлээ ингэж ахуулаад тэгсэн байсан юм аа. Тэгээ миний хувьд бол угаасаа
дотроо бол тэгээд жүжигчин болох хүсэл мөрөөдөл угаасаа 10 жил төсгөл байсан. Тэгээд тэр байх үед нь би өөрөө бас одоо яг шийдвэр гаргаж чадахгүй дотроо эргэлзээд тэгж явж байгаад сонгосон. Тэгэхдээ харамсдаггүй. Яагаад тэгэхээр маш олон гоё зүйлсүүдийг би тэндээс сурсан гэж бол боддог байхгүй тэр сургуулаас. За дээрээс нь гоё амьдралын ханыг сонгож авсан, тэгээд танилцсан. За тэгээд сурж байгаа хавцад бол би зэрэг зун нэг Япон явж ажил хийгээд тэгээд төлбөрөө олох гээд их нэртэйг явж ажил хийсэн. Тэгсэн манай захирал надад чи ямар сургууль суртын гэдэг. Тэгэхээр би чи ангаах суртын гэдэг. Тэгээ гэр бүлийнхэн чи юу гэдэг юм ингээ ярьжсэн чи бүгд төр урлагийн хүмүүс байдаг гэд. Тэгсэн чи нөх чи шокроод тэгээд гүжиж одоо мэдрэл мот юм. Чам авьяас өгдөл байж л таараа чи тийш яваа. Чи угаасаа ангаах сонирхолгүй гэвс. Би бас чи нэлээд нээлттэй болсон нөхтгөө хамаа намаагүй яриад. Тэгсэн дэгнээ захирал маань тэгж бас надад нөлөөлж исэн тухай үед. Тэгээ би чин зунаас нь зун ирээд бодож байгаа шийдвэр гаргаад тэгээ намран сургуульд орж исэн та. Тэгээд орох үед бас амаргүй байсан яагаад тэгэхээр дахиад эргэлзээ надаас салахгүй байгаад байсан болохоор жоох. Эргэлзээнээс салах гэж нэлээ юм болж ич дараа нь тэгж байгаа сэтгэл онгост. Хүн ер нь нэг талдаа гарах шиг одоо ороо дээр сайхан юм бол байдгүй юм билээ. Хүн ямар юмны голд ингэ сэтгэл санаа ингэ хоёртчих бол хүнийг хамгийн их зовоодаг зүйл юм тухайд бол сурч авч ирсэн. За тэгээ бүгдээрээ миний зургнуудтай гоё танилцлаа. За одоо болохоор хамтдаа бас миний дуртай 8 кинотай танилцгаая. За тэгээд миний дуртай гэж сонгосон 8 киноны ихэнд болохоор Трой ордог. За Трой кино бол угаасаа гайхамшигтай кино шүү дээ. Үзээгүй юм байхгүй баг. За дээрэс нь би өөрөө Брэд Питт угаасаа хамгийн дуртай. Угаасаа хүүхэд байхасаа тэр үнийг үзэх дуртай байсан. Тэгээд тэр үний одоо ер нь тоглосон 2-3 киног 4 киног нь сонгосон юм байна. За эхнийх нь Трой. За Ахиллес тэр тоглолт шүү дээ, тийм ээ. За хоёр дахь нь болохоор Бенджамин Баттон. За энэ болохоор нөгөө цаг хугацаагаар ухардаг. Энэ киногоос хамгийн анх би 10 жилдээ үзчихээд бүр амар юу яжсэн тийм гоё. Нэг гоё тийм ээ. Аим гоё нэг юм ном уншаад дууссан юм шигтэй нэг тийм гоё мэдрэмжийг өгч ирсэн кино гэх юм уу? Тухайн үед байна. За дараа нь болохоор нөгөө нэрийг хэлж болдгоо гэх кино дээ шүү дээ. Fight Club. За Fight Club бол орж ирж байна. За тий Fight Club бол миний хувьд бол философи аягүй гоё санагддаг. За тэгээд би ер нь угаасаа нэг тийм гүнзгий кино гэхээс илүү ер нь жоохон тийм акшн кинонд илүү төлхөө дуртай гэх юм уу? Тэгээ нэг тийм айхтар ингээл интерактив кинонд их дуртай биш. Тэгээ Fight Club бол ингээд зүгээр үзэж явах үед бол угаасаа гадна талынхаа өнгөнд нь угаасаа ингээл гоё зодон зохионтой акшнтэй боловч бас доторх философи нь бас нэлээд гүнзгий юм байлээ шүү дээ. За дараа нь бол миний хувьд Sparta 300 орж ирдэг. Sparta 300 бол угаасаа гайхамшигтай кино. Маш гоё баатарлаг. За тэгээ үзсэн гэрхтээ хүн тестостерон ихсэж бүр ингээд ирч хүчтэй болж гарч байлдмаар хүнтэй байлдмаар санагддаг тийм кино байгаа. За гоё мотивашн авдаг. За дараа нь бол Soft Puff гэдэг байгаа. Джек Гилленхалын тоглосон боксчны тухай. За Soft Puff болохоор би чинь бас нэг анх нэг бокс спортоор жоохон оролдож хичээлж явах үедээ үзчихсэн. Ер нь энэ киног үзснийхаа дараа бүр хичээлмээр санагдчихсэн. Тэгээс киноныхаа драма амар гоё. Тэр үний бас тэр хэцүү нөхцлөөс яаж ингэж тэр хэцүү нөхцлийг даван туулж дээшээ гарч ирж байгаа. Тийм хүний амьдралын гоё замлыг бас гоё хараад бас энэ кино их гоё санагддаг. Тэгээд дуунд бас би их дуртай. За ер нь бэлтгэл хийхтэй холбоотой л байдаг гэх юм уу дөө. За дараа нь болохоор Том Хардигийн тоглосон Warrior гэх кино байгаа. Дайчин гэдэг. Бас энэ болохоор хоёр нь бол холимогдлаа гардаг. Warrior дээр хоёр ах トゥ хоёр холимогдлаа гардаг. За ийм кино байна. Тэгээ ер нь ярьж байгаа кинонд их нь Univision дээр байгаа. Тэгээд үзээгүй хүмүүс бол үзээрэй. Сүүлээсээ хоёр дахь нь болохоор Scarface, Al Pacinoгийн нэлен дээр үе кинод шүү дээ. Scarface бол бас айгүй гоё. Юу нь айгүй гоё санагддаг хэрэг. Жүжигчнийх нь төр дээр ямар гоё идэж ажиллаж гүнзгий орж акцентийн те ямар гоё сурч тэгж ажилласан бэ гэдэг хувьд үзээд дөө яг нөгөө шин болох гоё тийм сонирхол руугаа орцсон үедээ үзээд тэгж бодож үзсэн болохоор тухайн үед айгүй гоё мэдрэмж өгч ирсэн. Тэгээ жүжигчин хүн бол ер нь төр дээр маш гоё ингэж ажиллаж гүнзгий судалж ажиллах нь бол одоо жүжигчний хамгийн том хариуцлага гэдгийг одоо энэ Al Pacino гэдэг жүжигчнээс би гоё ингэж experience одоо мэдрэмж авах дуртай. Сүүлийнх болохоор Babylon гэдэг тийм Babylon гэдэг киног бол сонгосон. За Babylon киногоос Brad Pitt тоглодог. Babylon киноны хамгийн одоо юу санагдсан юм сэтгэл хөдлөсөн юм нь болохоор одоо тийм том индастри дотор ингэж гоё алдартай од байж байгаа байсан хүн ингээд эргээд нэр хүнд нь наад одоо хинт чирэггүй ингээд болох ч юм уу. Тэгээд эсвэл ингээд хөгшрөөдгтэн тэгж одоо тэр индастри нэг хаян хайж штэ тэгэнгүүт тэр хүн тэр асар их сэтгэлийн дарамт сэтгэл готролд ордог ч юм уу. Тэр одоо нөгөө яг л одоо юм урлагийн ч юм уу жүжигчин хүний юм амьдралыг бас амар гоё өгөөд бас юм гонхтой талуудад харуулсан болохоор бас тэр кино гоё санагдсан. За дээрээс нь бол мэдээж маш том Холливуд гэдэг зах зээлийг харуулсан болохоор бас нэг бидний хувьд мэдгүй зах зээл учраас бас гоё ингээд ваа юм байт юм бах та гэм мэдгүйсэн. За тэгээ ийм 8 киног сонгосон байна. Тэгээ ихэнх нь Univision байгаа. Тэгээ та бүхэн бас үзээгүй юм байл үзээрэй гэж зөвлөмөр байна. За тэгээд миний сонгосон 8 кинотой танилцсан та бүхэнд баярлалаа. Бас өөрийнхөө
Монголын гоё дурсамжтай 3 зургаасаа бас та бүхэндээ хуваалцлаа. За тэгээ миний тоглосон шинжээч олон ангид уран сайхны кино маань Univision дээр байршсан байгаа. За тэгээ та бүхнийг бас гоё үзэж сонирхоорой гэж хүсмээр байна. Аастаа. За боллоо. За баахан гараа бид үрээч. Гэтэ юм хөө ярэмээр өгч юу гэдэг юм. За баярлаа. Баярлаа.